Яагаад ийм болсон юм бэ? Халзаагаа. Бишээ ингээд ийм болцоогоос тээ. Гэнди халзсан болохоо. Тэгээ юу. жижиг хэвтэр хийгээ хүчтэй юм лүү. Битэрээ ч зондохгүй тэнцэн үн таамарч юм. Ямарэ. Шал хотлоо хаач гэж. Яп. За би хумсаа бодуулчаад ирсэн. Уудаг. Ингээд юм хумсгүй юм биш тэ тэгэнгүүт яг ийм бүрийн хэлбэртэй тэг үзүүр нэг юм бондоорч гэх юм уу нэг ийм өөрийнхөө автгаа биш ийм бахаар таалагдаад идэв. Тэгээ ингээл яг ми тайм гаргаал хумсаа бодуулах ч юм мөсөн янзлуулах ч юм нэг иймэрхүү юм хийштэй. Тийм үедээ яагаад бичлэг хийж чаддаг юм бол одоо яг влог хийгээд хэдэн жил болж байна. 2 жил болцсон баха. Тэгж яхад тэгээд олон хүний дунд бичлэг хийж чаддгүй хийвэрээ. Тийм. Одоо маникюр ч юм уу, үсчин ч юм уу ингээд яг үйлчлэгээ авч явахдаа ингээд камера гаргаж ирээд бичих зориг ерөөсөө байдаггүй. Амар сонирн байгаа. Тэгээд өнөөдөр өгөн тэгнэ гэж бодож гарсан. Тэгтээ цаацсангүй. Тэгээд өснийхөө өнгийг жоохон сэгээгээд одоо нэг жоохон цэвэрлэгээ хийх гэж байна. Энэ өнгө бүр үнэхээр таалагдчих. Энэ өдөр болвоос миний цэвэрлэгээний онгод орж угаалгын өрөөгөө цэвэрлсэн байгаа. Зя. Ер нь л ойр орхон заварчд гэдэг өрөөнүүдийн нэг. Тэгээд энэ харагдаж байгаа 350 айгу их тусалсан юмнуудаа зэгцэлж тавихад тэгээд нэг өнгөгүй болохоор айгу цэвэрхэн харагдаж байгаа юм шиг санагдсан. Тэгээд бүх юмнуудаас яхан тоосноос нь салгаад нэг сайхан сэтгэл амарч авсан да. Тэгээд нэрэ багснуудаагийн дуугай гэж утсан юм байна. Тэгээ нэг дор ингэж бүгдэн нь ерөөсөө баг угааж байгааг баха. Тэгээд онгод орсон дээрээ угаасан байдаг юм. Тэгээд бүгдийг норгох гэж тавьснаа. Болохгүй мэн. Мод норчин гэж бодож бодоод. Тэгээд ямар ч тач гоё цэвэрхэн багснуудтай болсон. Хай. За өнөөдөр нөгөө нэг MBA care гэдэг нэг half timer тоглож байгаа гэдэг нэг ярьжсэн да. Тэрний тоглолт руу гарах чинь тэгээд төлөө хамт гарыг чадвал UG аренад очиод нэг жоохон влогны бичлэг хий. Тэгтээ амар юу юм бэлээ ингээ очиод нөгөө сандраад байдаг болохоор юм камер юу утсан буцал болцдог юм бэлээ. Тэгээд хэдүүлээ одоо бисээ нүрэ бодож байгаа бичлэг хий гэж бодлоо. Мейкап өргөжлүүлж хийгээд тэгээд хамт гарцгаая. Өнөөдөрх болохоор хүлгүүд бison хоёрын хоорондох 6-гийн тоглолтын дундуур юм бэлээ. Тэгэхээр яана олон хүн байх та гэж жоохон айж байна. Гэхдээ гайгүй байх. Нөгөө нэг half time болохоор хүмүүс бицгаад эсвэл уух юм авах гад гарч марцсан байдаг шүү дээ. Ханаас үзхүү гэж нэг хитэд хүн асуусан байсан. Тэгээд зурагтаар гарахгүйсэн. Тэгэхээр нөгөө лигийн тоглолт үзэж байгаах боломжтой юм байна гэж ойлгосон шүү дээ. Алганыхаа энд ингээ үргэлцэхгүй тэгсэн чинь одоо эдгээд арай гайгуулсан байна л та. Тэгээд за нэг сүртэй биш юм байна гэж бодоод тэгээ оройн скин кэрэ хийх гээд ингэж тусаачаад ингэж төрөхдөг байхгүй юмнуудаа. Тэгсэн чинь бүр амар хорсоод гар бүр. Тэг өмнө нь болохоор ганц хоёрхан л багс нэг удаа ингэж гяс угаагаад явааддаг байсан байхгүй. Ерөөсөө бүр надад байгаа бүх багсаа нэг дор ерөөсөө угааж үзээгүй би.
Зя ирсэн байна. 5:55 болж байна яг сайхан. Цагтаа тавлаа. Ямар сүнтэй юм. Сэмэнүү. Жанги явсараад ороод ирлээ. Би хоцсол хөрөө байна. Эндээс ингээд заал харагдсан. Нэг тийм сонио нэг амар сонио мэдрэмж ингээд нэг юм сандарсан бодлсон нэг тийм холилдсон нэг юм ингээд богинрууддаг за яг энд амар сонио. Таал байгаа мэдрээч гэдэг байгаа шүү дээ. За хуцаас л Хай. Сэмэн офисоо. Манай ирээд ярилцлага өгч байна. Энд тоглолт болж байна. Яагаад вэ? Дэс. Яа, татагатэ. Чи шийдгээд яг тогтсоо намайг өгч. Тийм шүүж өгдөө яа. Yes. 비야. 지금 나라. Йоо сайхан гэр минь. Сайхан гэр минь. Яа, тоосны машины дуусгаар ир. Миний цээжинд одоогоор ингээд нэг юм цус амтагдаа л байна. Йоо. Янцахад манай хоёр баг юу агаад тэнцээд 5 минут л тоглолдог байхгүй юу. Тэгээд тэнцээд хамгийн минут сунгаад хамгийн түрүүнд оноо оруулсан хожихоор байгаа. Тэгээд манай баяраа оруулаад л хожлоо доо. Би яг багтаа ямар үүрэгтэй ролтой хүн гэдгээ сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан одоо нөгөө багч нэг хоёр ихтэй нэг эмэгтэйтэй штэ. Тэгэнгүүт ямар ч байсан эмэгтэйг нь чадах чинээрээсээ хамгаална л гэдэг бодолтой байдаг. Би тэгсэн өнөөдрийн би чамд ярьж өгөөг юм уу? Эли эсрэг баяхаа эмэгтэйг би чадах чинээрээсээ хамгаална гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь амар мундаг эмэгтэй байсан. Амар мундаг. 3-аас бүр 2 хийсэн. Амар угаас тий. Хөөе би чамд юм ярьж штэ. Нааша харал та. Өнгөрсөн тоглолтын дээр бас яг оноо тэнцээд. Хөөе сонсож байна уу? Эхний тоглолтын дээр бас оноо тэнцээд баяраа оруулаад манай хожиж исэн байхгүй юу? Тэгээ энэ тоглолтын дээр ч гэсэн манай бүх оног баяраа авсан баха. Тэгээд манай баг зоноосоо нэгээр гарч үзлээ. Гоё нөө. Баярлаа. Би тэгээд амхандаа л чадах чи нэгээрээ л сайхан асан. Ер нь хамгаалсан. Йоо тэгтээ тэр эмэгтэй бүр үнэхээр мундаг эмэгтэй лээ. Гой тэгж тоглолт сурах юмсан. Нөө юужи арена руу ороод болдог бол нөө тоглолт моголтоо бичүүлээд ч юм уу ингээ жоохон хэсэг мэсгийг оруулмаар л юм. Тэгээд нөгөө хувцас солиол нөө өмсгөлт чинь карма байхгүй штэ. Тэгээд уцаа малалж чаддгүй болохоор ялцчихгүй цүгэндээ ичт юм ба. Оо тэг ямар азар зурагтаар гардгүй ёо. Би бол ингээд саксны ямар ч одоо туршлагагүй хүн штэ. Ингээд 10 жилдээ манайх 10 жилдээ манай сургууль заалгүй байсан. Ямар ч юм хөл бөмбөг сакс макс ордгүй байсан. Зүгээр л нэг юм гүйлт мөлт хөнгө атлетик маяг юм биеийн тамир ордог байсан зав. Тэгээ юм нэг нөө байрны гадаа тоглож байгаа хүүхдүүдийг харахаар бүр ингээл тоглож үзхээсэн гэл бүр ингээл нэг ингээд нэг юм энд нэг юм байгаад иддэг байсан байхгүй. Тэгээ оюутан болоод нэг хэдэн удаа тоглож үзэж байгаа юм. Тэгээд надад маш их таалагдсан. Ингээд саксан бөмбөг ямар гоё юм бэ гэж боддог болсон байхгүй. Тэгэл төгсөөл бас байхгүй. Тэгээд ямар ч байсан
зүгээр үздэг хүн байгаад байгаа байхгүй би. Тоглож үзэх боломж тэг бүр тоглохдоо юужи яринад тоглох боломж олдож байгаад айгу баярлж байгаа. Манай багийн хоёр амар мундаг болохоор тэгээд тэр хоёрынхаа хүчинд хоёр хожиж үзлээ. Тэг нэг юм бодсон. Одоо чинь би ч гэсэн тэгдэг заяа ингээд сакс үзэж явах та. Ингээд за бөмбөгөө таслуулах ч юм уу эсвэл ингээд нэг юм амархан гэж бодсон шийдэлд алдах ч юм уу те. Үзээд ингээд гэж бодлох ч гэсэн яг тэр тоглогчийн оронд өөрийгөө тавьж үзэх юм бол эвгүй маш эвгүй юм байна. Тэгээ би чинь амар тэнэг үллүүд амар их гаргаж байгаа заяа. Тэгээл би нөгөө яж хаад 3-3 болохоор өмнө нь ерөөсөө тэгж тоглож үзэж байгаагүй. Тэгээл нөгөө айл орлонгот бөмбөгөө аваад гарах хэвээр тэгж гарч мархаа мартчихна. Яа. Тэгээ ингээд бөмбөг тасалчаад багийнхаа хүнийг ингээд танихгүй ингээд хайж маань. Тэгээ хамгийн хөөрхөн нь энэ нөгөө ингэж тоглоод байгаа маань NBA Care гэдэг юм хөтөлбөр яваад байгаа байхгүй юу. Тэгээд 8 баг хоорондоо үзэж байгаа. Тэгээд хоорондоо үзээд ялсан баг нь дээдлийн нөгөө спонсор байгууллагуудын тусламжтай одоо сакс сонирхдаг хүүхдүүдэд хандив өгөх боломжтой болж байгаа юм. Миний нэг зургнууд орсон байсан байхгүй юу. Тэр зургнуудыг хараад би бүр Oh my god нэг тийм яагаад ч нэг юм сакс тоглож байгаа юм шиг хүний зураг биш заяа. Одоо энэ миний хартаа нэг юм юу ч яриа нэг энэ зааллыг зүгээр ингээд метрлээд байгаа юм уу хаашаа энэ тий. Энэ одоо уртаашаа хийх юм бол тийм хийцгүүрээд явж байгаа хүн шиг л зургнууд байлээ. Гэтэ бас гоё зургнууд байсан. Зураг дарж өгсөн хүлэг дагаа нэр ингэрчлээ. Баярлаа. Өөртөө тохирсон эрүүл тэгээд нэг юм чирэг бий байдаг да. Яг нэг тийм биетэй болъё гэдэл бодоод байдгийн тэгээд яг энд тоглож үзснээр NBA Care сакс тоглож үзснээр ингээ нэг юм тэр бодол маань улам юм гой хүчтэй орж ирсэн. Комод сонирхолгүй байсан юм шиг байна. Унтж байна. Singles Inferno 4 гарцсан биз дээ. Үзье. Яа, болоосаа. Аржин уу? Болооч. 몸매가 아닌 것 같아요. 스피드 어렵대. 거의 빅데 있어. 초등학교 연애까지인데 연애까지 Ингээ Singles Inferno-гийн миний хамгийн дуртай хэсэг нь юу гэж? Ингээ оролцогчдын танилцуулаад яг нөгөө ямар ажил мэргэжил хийдэг, ямар хоббитой юу хийдэг гэдгийг гаардаг байхгүй. Тэгээ тэрийг харахаар ямар гоё хүн бэ гэт ингээд. Нэг юм нуугаад байдаг гэсэн юу нөдөг гэлээ. Нөгөө танилцахтаа хоорондоо болохоор тэрийг юм мэддэггүй. Вау. Тэгээ энд ингээд тийм амар өөртөө ихтэй хүмүүс ордог заяа. Миний ийм ч юм гоё, тэр ч гоё, надад тэдэг хүн дурлсан гэд. Тийм байж шоугаа амар гоё болгохдаг. Энэ бүр нөгөө хостодд нь бүр дуртай болчихжээ. Солиоддгоо болохоор амар хөөрхөн. Би яг одоо оройн арьс арчилгаагаа хийх гэж байна. Тэгээд ойрд влагууд дээр ерөөсөө скин кэр хийгээгүй мэн. Тэгэхээр энэ удаагийн скин кэрийг хамт хийцгээе. Арсанд ямар асуудал байгаагаа яриад тэгээд юу хэрэгэлж байгаагаа таадтай хуваалцъя. Хэрэг болж магадгүй юм. Тэгээд бас шууд ингээд альч бүтээгдэхүүн нь спонсород биш. Тэгээд надад ямар санагдаж байгаа, яагаад ашиглаж байгаа зэрэг чадхаараа мэдээлэлүүд өгөхийг хичээе. Let's go. Бүх үсгийзгээ хоошлуулад, шуухын шуугаад, авчхыг авчаад, энийг зүүхгүй л бол ингээ урсаал бүр товшолчоод хэдэм би. Тэгээд энийг сүүлд нөгөө нэг Twin Tower-ын тэнд нөгөө нэг Ow Nail Studio явлаа. Тэнд би хумсаа бодулдаг байхгүй юу. Тэгээд тэрний reception дээр зарж исэн. Сүүлд хумсаа бодуулах гээд очихдоо харсан. Тэгээд өөр бас нэг юм гоо сайхны бүтээгдэхүүн зардаг онлайн дэлгүүрүүд дээр байдаг юм шиг байлээ. Яг хаана гэдгийг мэдэхгүй байна. Аль влог дээр үлээ нөө энийг аваад ухсраадсэн штеп. Угаал турны энэсээ бүр ингээд нийл бүтээгдэхүүн болж аваачтад амар хэцүү байгаад байна гэсэн. Энэ бүр үнэхээр ингээд яг үнэхээр зэгцтэй байлгаж чадж байгаа. Иймэрхүү бүтээгдэхүүнүүд тавьсан байхад даацсан нь ер нь бол дэжгүй л байгаа дээ. Одоогийн мэдлэр. Энийг хаанаас авлаа? Нэг онлайн шоп байсан да. За би олвол нэрийг оруулчих заяа. За эхлээд тосон цэвэрлэгч. Хоёулаа bio balance юм байна. Тэгээд энэ нь болохоор цайруулах үйлчилгээтэй. Энэ нь болохоор чигшүүлэх үйлчилгээтэй. Миний одоо арсны нөхцөл байдал ямар байгаа вэ гэхлээр нэг хэсэг батга амар гарсан. Ирүү болон нүүрээр тэгээд яг бүр яг огт гарахаа болчоогүй. Гэхдээ бүр эрс багассан.
Нөгөөний гарч исэн батгануудын сорив амир их байгаа. Хатцсан батганы бор сорив гэсэн. Цайруулах үйлчлэгээтэй болохоор энийг ойр нэлээ хэрэгжилж байна. Одоо энэ халбагны биш үү? Энэ ингээ салаа унчаад идэв. Түлд ийм болцоо магнетик. Амар агааз. Би яг тосон цэвэрлэгчээрээ л нүрний будгаа, нүдний будгаа арилгачдаг. Наана нөгөө мицэлээр бас болохоор жоохон ширүүдэд байгаа юм шиг санагдаад байгаа маань. Энэ ингээ бүр дуусах төгсөн байна. Нөгөө айгүй удаан массажлах гэдэг. Ингээд нэг юм тос болохоор ингээд массажлахад гоё штэ. Гэхдээ удаачих юм бол нөгөө нөхсөвч юм бөглөөд улам батга гаргах магадлал айгүй хэм байлээ. Тэгэхээр 30-40 секунд гэж би бодчих. За нүднээсээ эхлээд бодог арилж ийн, нөхсөвөнд байгаа бохирдол гарж ийн гэж ингэж төсөөлж бодож цэвэрлэх аяга дуртай. Нөгөө сормоос юу хоёр, лайнер хоёр амар чухал юм байлээ. Ингээд хөрхөн бөмбөрөөд нэх юм төвггүй арилждаг. Зарим нь ингээл харлаагаад бүр амар болоод идэв чинь бүр яг юм панда шиг болчдаг доо. Жохон бүлээ осоор ингээд холиод дахиад массажлаад өгнө. Яа хосоор массажлж угаасны дараа нөгөө нүүр цэвэрлэгч порлон байдаг штэ. Тэр ах юм бол тэрүүгээрээ сайхан арчиж аваад би болохоор нэг удаа хөвөн гэхэд хэцүү нэг юм алчуур шиг бүтцтэй. Энүүгээр ингээд цэвэрлээд арчаад авчдаг. Oil cleanser-ээр угаагаад усаараа ингээд массажлж штэ. Тэнгүүтлээ араас нь арчихгүйгээр шууд нөгөө нэг одоо хөөсөн цэвэрлэгч ч юм уу. Хоёр дахь угаалтандаа шууд орчоод исэн. Тэгээ тэрийг буруу гэж хэлээ ментор маань. Тэгэхээр тодорхой хэмжээгээр яг энэ нөгөө угаасны дараах бохирдлыг харчиж авбал зүгээр гэсэн. За харж байвал мейкап маань сайн арилаагүй байгааз ингээд гараад ирж. За хөөсөн цэвэрлэгч болохоор би энэ Logic Skin-ийн энэ яг бүр юм хөөсөн бүтцтэй. Энийг ашиглаж байгаа. Угаасны дараа нэг тийм гоё зүлхэн болчтой байрсан. Нас дахиад сайхан массажлаад Огн яг арьсан арчилж байхад нэг юм цагтай бодвол камин дэмээ гэдэм да. Гэхдээ би өмсцэн байна. Шулхан борчиж. Гэт нэг юм цахгүй эсвэл заримдаа шалдан малдан байхад л ер нь скинкер амрал та. Гэл сайхан үзүүгээ угаагаал. Серум ингэж түрхээл. Энэ харж байна уу? Яг ингэж идэх хөөх. За тэгээд угаасны дараа алчуураар арчихгүй байгаа. Бас яг нэг удаагийн нэг юм цаасан юм шиг бүтцтэй алчуураар. Яг алчууранд амар асуудал байд юм байна гэж би бодсон. Тэгээ зарим алчуур бол бүр ингэ нэг юм угаасны дараа ч гэсэн нэг юм тоосон зур үсгээд гэсгсэрч мэхээр бүр ингэ пүр гэж мэгдэг те. Тэр мөр нэг л таалагдахгүй. За ингээд нэг сайхан юу ч хүү цэвэрлэгдсэн юм шиг гоё цэвэрхэн мэдрэмж авч байгаа юм да. Энийг харж байна уу? Яг ийм бор сорив айгүй их байгаа батганы. Тонер болохоор би Sonic Horn-ы ийм тонер. Энэ болохоор тайвшруулах, чийгшүүлэх үйлчилгээтэй. Тэгээд давхар нэг юм цэвэрлэгээний үүрэгтэй ийм юу байгаа. Бас нэлээд дуусах төгсөн байна. Double cleansing гэдэг шиг triple cleansing хийж байгаа шиг мэдрэмж өгдөг. Bio Balancing Beta Solution Serum. Энэ бас ингээд нэлээд дуусах төгсөн байна. Тослог тэнцвэржүүлэх үйлчилгээ та. Тэгээ би ялангуяа нөгөө T-zone-ороо бүр ингээд нэлээд тослог өдөрт мейкап хийгээд гарсны дараа бол ингээд бүр ингээд гялаацсан байдаг. Яг зөвхөн нөө тослогтоод байгаа хэсгээрээ түрхэж болно. Тэгээд ерөнхийдөө л тослог арих хэстэй бол арьсныхаа бүхэлд нь түрхэж болно. Энэний араас одоо sheet mask тавина. Тэгээд sheet mask тавихтаа болохоор би нөгөө нэг нүдний цохны маскууд давхард тавиад байгаа. Тэгэхээр ингээд цаг хэмнээд байгаа юм шиг санагддаг. Миний яг энэ урд хэсэгт хялгсан хүчлээ бүр нэлээ их үүссэн байсан. Нэлээ их. Яа. Тэгээ чи яг энэ хэсэгтээ анхаарахгүй яваадах юм бол ийм болохоор байх шүү гэд прогноз хийгээд харуулсан надаа. Тэгээ тэр бүр жоохон шок нийлсэн. Нүдний серум. Юу цохны маск. Энэ юуных вэ? Энэ клинико болов? Оо вау, нэр нь алга. За ямар ч үсэн зүү харна буруу харна гэсэн тал байхгүй. Ерөнхийдөө яг энэ нөгөө бөөрийнхээ том хэмжээтэй талбайтай гэсэн үг шүү дээ. Тэрийг нь яг нөгөө хүрчлээ нэлээд их үсээд байгаа тал руугаа харуулчих болно. Хөвчлээ ингээд нөгөө энийгээд энд
хамгийн түрүүнд ер нь бол хүчлээ үүсч эхэлдэг шүү дээ. Тэрэндээс наа зовж ивэл тусал хэлбэрийг эндээ харуулад ч юм уу те. Sheet mask-ын дээр би сүүлийн үед хөвчлэн энийг тавиад байгаа. Brown Lab-ийн Dark Spot витамин C болон niacinamide-тай юм билээ. Тэгээд би нөгөө sheet mask-ныхаа араас витамин C ашиглах гэж байгаа учраас энэ sheet mask-ыг орхиод юу авах чинь. Нэг тийм чигшүүлэх, гүн чигшүүлэх үйлчилгээтэй. Bibline Intense Moisturizing. Skincare хийхээс өмнө арсныхаа нөхцөл байдлыг нэг сайхан толинд харж ажиглаж байгаад юу хэрэгтэй байна вэ гэдгээ сайхан олж тогтоогоод тэр sheet mask-а тэгээд ер нь л тийм арьс арчилгаагаа хийвэл зүгээр гэж боддог болсон. Тайвшруулах үйлчилгээтэй skincare хэрэгтэй байлаа гэж бодоход би одоо юу гэх юм цайруулах үйлчилгээтэй одоо витамин C юм эсвэл ретинол ч юм амар хүчтэй юмнууд хэрэглээд байж болохгүй гэдгийг ойлгосон. Маск хүлээж авах зуур энэний талаар ярилцах уу? Энийг хэрэглээд бас нэлээд хөргөө удчихлаа. Тунд ажгүй. Гэхдээ яг бодит байдал дээр сансан шиг айгүй их хэрэгэлдэггүй юм байлээ. Яагаад тэгэхээр би анх авахдаа энэ чинь ингээд 4 мөвдтэй шүү дээ. Тэнгүүд ингээд орой болох ингээд 4 мөвдийг нь за болио ихэд 2-ыг ч юм уу ингээд ингээд байна ах гэж бодсон чинь бодит амьдрал дээр бас үгүй юм байлээ л те. Тэгээд хамгийн их ашиглаж байгаа нь болохоор бустер мод. Хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнийх нь үйлчлэгийг буст хийх зорилготой байгаа байхгүй. Тэгэхээр яг ямар одоо юуг үйлчлэгээ буст хиймээр байна. Тэр степнийхээ араас бустер модыг нь хэрэгжилж байгаа. Тэгэхээр sheet mask-ны араас эсвэл одоо серумнуудынхаа араас. За тэгээд хаяа яг бүтэн санд бол ингээд яг гой цаг гаргаад дөрвөл ингээд ашиглахыг зорддог. Боли 3-ыг ч юм уу те. Тэгэхээр ингээд нэг юм цаг аягүй их авдаг болохоор дөрвөлийг нь өдөр болгон хэрэглээд байж чадахгүй юм байлээ. Тийм. Тэгээ угаасаа нөгөө air shot mode нь ч гэсэн өдөр болгон хэрэглэх зорилтгүй. Тэгээд мэдгдсэн мэдрэмж болохоор яг юм нөгөө ялангуяа booster mode-ыг хэрэглэсний араас маргааш яг илт мэдэгдэхүүч болсон байдаг арьс. Яг юм нэг бүтээгдэхүүний шингэлттэй ингээд маргааш нэг юм glowy байгаа байдал ингээд хамаагүй эрс мэдэгдэхүүц санагдсан байна. Тэгээд харамсалтай нь яг тултал нь чидийг нь гаргаж чадахгүй байгаадаа харамсаж байна. За сайхан 15 минут болж өнгөрлөө. Nice. Йохой гэмиг зүүцсэн чинь ингэ. Энийг сүлд ашиглаад байгаа. Тэгээд энэ болохоор Round Lab-ийн Niacinamide-тэй Dark Spot. Яг нөө хэлсэн энэ эсгүүдэд нэлийн нөлөөтэй байгаасай гэж бодож авсан юм. Тэгээд нэг 3-4 хэрэглэсэн үү? Ямар ч байсан таарахгүй байгаа бол биш байсан учраас тууштай нэг хэд хоног хэрэглээд үзье гэж бодсон юм. Тийм нөгөө батганы сорвоо цайруулахтай холбоотой аваад бүтлгүүцсэн юмнуудыг харуулах уу би таадаг. За эхний фейлдэлт бол миний хувьд энэ байсан Anuaгийн тэгээд нөгөө нэг юм 365 гэсэн нэг тостой энэ хоёр нэлийн хэсэг од болсон шүү дээ TikTok дээр. Тэгээ би ер нь шинэ бүтээгдэхүүн туршихтаа ингэдэг. Яг өөрт тохирдог гэд бүр яг нэг юм бэлтгэл хүлээлгцсэн хийдхэн бүтээгдэхүүн байдаг шүү дээ. Одоо энийг хэрэглэхэд л ядаж одоо дээрдүүлдэггүй маа гэхэд дордуулдаггүй дээ, асуудалгүй дээ гэдэг бүтээгдэхүүнүүдээ хэрэглэнэ. Шинэ бүтээгдэхүүн туршихтаа. Тэгээд олон шинэ бүтээгдэхүүнийг дор туршихгүй нэгийг л үзнэ. Одоо жишээ нь зөвхөн энэ серум гэдэг ч юм уу. За тэгээд яг нөгөө safe рутинээ хийлээ, серумныхаа төвшөнд энийг хэрэглэлээ, бусад юмнууд нь яг л хэрэглэдэг юмнууд. Тэгж байж энэ тохироод байгаа мó тохирохгүй байгаа мó гэдгийг мэднэ. Тэгээд маргааш нь ямар нэг асуудал үүссэн байх юм бол би нөгөө ямар ч асуудал үүсдэггүй юмнуудаа л хэрэглэсэн шүү дээ. Асуудал үүсгэсэн байлаа гэхэд сэжиглэж болох юм нэг гэсэн үг байхгүй. Эхлээд хэрэглэсний маргааш батг гарсан байсан над дээр. Тэгээд би окей гэд шууд болоогүй. Нэг жоохон найдвар өгөөл байгаадсан. Жоохон хэрэгжилж үзээл. Тэгээд одоогийн мэтлэр нэг иймэрхүү хэмжээтэй хэрэглэсэн. 365 гээд энтэй хамт best combo гэж бас яваадсан нэг тос байсан шүү дээ. Тэгээд тэр энэ хоёрыг хамтд нь хэрэгжилж үзээд тэгээд дахиад төвчл гараагүй. Тэгээд болсон байдаг юм аа. Тэгээ одоо энийг нөгөө нэг өвдөг болон тохооныхоо энэ хэсгүүд дээр ядаж жоохон хэрэглээд дуусгая даа л гэж бодож байна. За энэ бас нэлээд од болсон. Тэгээд энэ болохоор би одоогийн байдлаар өглөөний скин кэр дээрээ энийг хэрэглэж байна. Тэгээд яг нэг юм дээрдэж штэ гимээр юм байхгүй. Гэхдээ болохгүй штэ гимээр юм байхгүй. Тийм. Тэгэхээр нь өглөө ашиглаж байгаа. Тэгээд нэг иймэрхүү л байна да. TikTok-ийн скин кэр
үзгээ болж байгаа гэх таарч ийн гэсэн хүмүүс бол байлээ. Энэ нөгөө саяны энэ улаан анууга дээр тэгэхээр одоо ярьсны төрөл хүнээс ил болж байгаа юм болоо да. Серум өдрөхдөө энэ бустер прог ашиглачи. Бустер модыг нь тэгээд хэрэглэхээс өмнө сайхан толгой хэсгийг арчаад цэвэрлээд 3 дээр нь арчаад цэвэрлээд ингээд дөнгөж массажлсны дараа ч гэсэн нэг юм гоё глоуи болсон юм шиг мэдрэмж өгдөг. Тэр нь гоё. Энийг ашиглаж байгаа. За бас яг ингээд нүдэд харуулад асуудалтай байгаа хэсгүүдээрээ Educare-ийн цохны тосонд нэг юм хөөрхөн бөмбөлөг байдیں۔ Энэ нүгээрээ сайхан ингэчгээр энэ төмбөр нь хүртэн байвал бүр гоё. Надад нэг юм 3 хувилбар байна. Энэ бол миний яг safe гэж боддог. Одоо тос. Ер нь бол байнга. Гээлэн бүтцтэй болохоор нэг юм тосорхог биш. Яг юм тослог мэдрэмж түрхсний дараа нүрэн дээр одоо мэдрүүлээд байлгас амар сонирсонагдаад байдیں۔ Юм түрхсэн мэддэхгүй. Тиймэрхүү мэдрэмж өгвөл надад гоё байдаг. Энийг сүүлд хэрэгэлсэн. Энэ аягүй дэжгүй хэлээ. За нөгөөх нь болохоор энэ Red Blemish. Энэ юу доктор Жигийн юм байна. Түндэжгүй. За өнөөдөр ингэнэ. Энэ ингээд яг нэг юм тосрохог харагдаж байгаа нэлийн тосон бүтцтэй юм шиг цагаан магаан өнгөтэй. Тэгээд төрсний дараа айгуу дэжгүй. Нийтлэгийн ийм уруулны sleeping mask байна. Ийм хөөрхөн пинки ягаан. Бас дуусах төгчжээ. Ordinary-гийн юу вэ? Хөмсөг сормосны серум байна. Энэ яг ургуулж илээ. Тэгэд би иймэрхүү нөгөө нэг хөмсөг сормоос ургуулдаг гэдэг юмнууд жоох итгэл өгдөггүй байхгүй юу вэ? Начиг сонсоход юм байна. За хамт байсан баярлалаа. Баяртай. Баяртай. Өөгүй хоёр үснэлт чинь.